байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа эрхэм лажид таахынд халуун талархал илэрхийлье. За өнөөдрийн энэ сайхны нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа хамтран ажиллагч байгууллагууд, агентлагийн дарга нар, хувийн хэмжлийн эмнэлгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн байгааг таахынд дуулгахад таатай байна. Ингээд энэ сайхны өргөөний чаврыг үргээж Морин хуур уртын дууныхан төрлөг аялгүй хэвсгээр мэнчилгээ төшөөлнө хэмээн Борнот аймгийн Алтан ганцаа дагжин драмын театрын Морин хуур саранхуу уртын дуучин хишиг дэлгэр нарыг та бүхнийхээ өмнө хүндэтгэн хүргэж байна. Монгол Ордын уртын дуу хэрлэнгийн дарья. За Морин хуур аялгүй хэсгээр зөв үргэж мэлгээ дэвшүүлсэн Морин хуур уртын дуучид баярлалаа. Ромоделийн өдөр амжилтыг та бүхний өмнөөс үсэн гөрөж байна. За ингээд Лолын цэнгэр дэнгэрийн 13 дэх зөв төвшин Монгол орныхон орны зөв үзгээр зам голынхон одоо хэрүүлэнгийн маран зогсож байгаа. Манай бүсийн мэдлэгийн институт маань шинэ сайхан өргөө байртаа болж үйл ажиллагаа эхлүүлж байна. За энэ сайхан өргөдөд танилцахаар үргэлжлэн ирсэн байгууллагын дарга төрөлхөөд агентлагийн тодорхойлолт мөн хамтран ажилладаг хөгжлийн эмнэлгийн хамт олон удирдлага таахынтай бас
толголон илэрхийлж бэлтгэл өвшөөлөг өгүүлэг юм. Аймгийн бүсийн үйлчлэгээ амжилтлагын төвийн захирал Баттай Долчин Данийг микрофоны өмнө хүндэтгэж хүргэж байна. Манай хамт олонны урилгыг хүлээн авч цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өглөөний мэндийг дэвшүүлье. Манай эмнэлгийн түүхийн хувьд бол өнөөдөр 98 жилийн түүхтэй эмнэлэг байгаа. Монгол улсад хамгийн анх Европын эмнэлгийн суурь тавигдаж байсан тэртээ 1926 онд нийслэл хүрээ болон 2 аймгийн төвд эмнэлэг байгуулагдсан байдаг. За тэр 2 аймгийн эмнэлгийн нэг нь бол Хан Хинтийн уулын аймгийн Ачтвангийн хушуу, Баян Түмэнд, Балган тайжийн Дүнзэн байшинг түрээсэлж 4 ортоогоор эмнэлгийг одоо байгуулж исэн юм түүх байдаг. За тэр түүхийг үргэлжлүүлж өнөөдрийг хүртэл манай эрүүл мэндийн салбар эмнэлгийн одоо үе үеийн эмч эмнэлгийн ажилтнууд бичиж ирсэн байна. Тэгээд 98 жилийн туршид одоо энэ түүхийг үргэлжлүүлэн одоо бичих явцдаа яг одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх зориулттайгаар барьж байгуулагдсан 6 дахь эмнэлгээ бол бид нар өнөөдөр хүлээн авсан байгаамаа. За хамгийн одоо анхны манай эмнэлгийн бүсэд бол хамгийн анхны эмнэлэг 1973 онд Оросын зөвлөлт холбоот улсын тусламжаар байгуулагдаж байсан 4 давхар эмнэлэг байгаа. За тэгээд 1983-86 онуудад дараагийн эмнэлгүүд баригдаж байсан. За одоогоос 8 жилийн өмнө 50 ортой төрх эмнэлгийн барилга баригдаж бид одоо мөн шинэ эмнэлгээ нээлтийг хийж баяр хөөртэй байсан цаг маань саяхан мэт боловч өнөөдөр дахин одоо 7000 м2 талбайтай. За 390 орчим өрөө тасалгаатай. Тэг орчин үеийн одоо шийдэл стандартаар одоо баригдсан ийм эмнэлэгтэй болсон байгаадаа маш их баяртай байгаа. За манай эмнэлэг бол ер нь бол камержуулалтын гадна дотны камержуулалтын бүрэн системтэй, дуу тохиололтой. За мөн одоо мэдрэгч тохиоллууд, зардал холбоо, зарлан мэдээлэх системүүд иж бүрнээрээ хийгдсэн. За нэгдсэн агааржуулалтын системтэй. За мөн одоо байр тус бүртээ 2 цахилгаан шаттай. За хэвтүүлийн эмчилгээ хэсэгтээ бол хоол түгэх цахилгаан шаттай гэд ингээд илүү одоо орчин үеийн эмнэлгийн стандартыг хангах хуучин зураг төсвөр хийж баригдсан байгаа гэдгээр онцлог байгаа. За бид 11 сарын 25-ны өдөр гүйцэтгэгч компаниас энэ эмнэлгийнхээ одоо түлхүүрийг хүлээн авсан байгаа. Улсын комисс одоо хүлээж авсны дараа ингээд 12 хоногийн хугацаанд бол манай ах бол одоо энэ эмнэлэгтээ бүрэн шилжиж орсон. За энэ эмнэлэгт ямар одоо хэсгүүд байгаа вэ гэхээр халдвартын одоо дасаг болоод сүрээгийн дасаг, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг дасгуудаас бусад одоо бүх хэвтүүлийн эмчлэх дасгууд байрлсан байна. За түүнээс гадна манай эмнэлгийн одоо бүхий л амбулаторийн үзлэгийн кабинетууд энэ байранд нүүж орсон байгаа. За мөн одоо лабораториуд орсон байна гэд ингээд эмнэлэг маань бол шинэ байртай болсноор төрөх дасгтайгаа бас дундаа холбогдсон байгаа. За ингэснээр ямар давуу тал бидний өмнө гарч ирсэн бэ гэхээр ер нь бол өмнө нь 200-аас 700 м-ийн зайтай тусдаа байрласан 4 хэсэг байранд бид нар үйл ажиллагаа явуулж исэн. За хүүхдийн дасгаас зүүн амбулаторийг орж одоо тусламж үйлчилгээгээ авдаг байх жишээтэй. За доторынхан зүүн талын амбулатор руу очиж сэргээн засах эмчилгээнд хамрагдана гэд ер нь бол гадуур явдаг асуудлууд их байсан. За тэгэхээр бид нар эмнэлэг хооронд хүүхдэд тэврээд явдаг. За мөн одоо өвчтнөө зөөгөөд явдаг. За шинжилгээний сорьцоо бариад явдаг.
За байгаль цагуур болоод одоо халуун хүйтэн өдөр шөнийн аль ч үед бол эмнэлэг хоорондоо бол дандаа гадуур явдаг байсан. Энэ нөхцөл байдал бол үнэхээр одоо бидний үйл ажиллагаанд бас асуудал дагуулдаг хүндрэлтэй байсан. За тэгээд эмнэлэг ашиглалтанд орсноор энэ одоо хүндрэлтэй бэрхшээлтэй асуудлууд бол үндсэндээ бүрэн шийдэгдсэн. За ингэснээр үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний одоо хүртээмж ерөнхийдөө сайжирсан байгаа. За эмнэлгийн одоо тусламж үйлчилгээний аюулгүй байдал хангагдсан байгаа. За тэгээд үйлчлүүлэгчид болон эмч ажилтнуудын сэтгэл ханамж дээшилсэн. Тухайлах юм бол одоо эмнэлэгт хэвтэ эмчлүүлж байгаа хүмүүсийн сэтгэл гэхэд сайхан дулаахан саруулхан цэлгэр ийм одоо шинэ орчинд хэвтэж эмчлүүлэхэд урамтай байна. Баярлалаа гэдэг үгийг бол олонтоо хэлж байгаа гэдэг ингээд сайхан тийм давуу талууд бол бидэнд бас гарч ирсэн гэдгийг энэ ташрамд та бүхэндээ бас хэлэхэд таатай байна. За манай эмнэлэг 2001 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн материалын бааз суурин дээр бүсийн онцлогын эмчилгээний төв болж өргөжин өргөцсөн. Ингээд 2004-өөс 2008 онд Европын холбооны төслөөр загвар бүсийн онцлогын эмчилгээний төв болж исэн. Тэгээд тэр үеэс бол эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинжилэлүүд, хүний нөөцийг сурган чадахжуулах ажлууд бол хийгдэж байсан. Тэгээд яг одоо тоног төхөөрөмж шинжилэгдээд хүний нөөцөө сургаад ингээд ер нь бол тэр эрчээрээ аль ч эмнэлэг бол тоног төхөөрөмж шинжилэгдсэн ингээд нэлээд одоо олон жил ингээд явдаг. Тэгвэл сүүлийн одоо 10-аад жилд хөрөнгө оруулалтуудыг бид нар дахиж хийхгүй бол одоо тоног төхөөрөмжүүд насжилт бас өөр болсон. За тийм учраас бид нар одоо тоног төхөөрөмжийнхөө шинжилгээг сүүлийн 10-аад жилд нэлээд эрчимтэй хийсэн байгаа. Тэгээд энэ одоо тоног төхөөрөмжийн шинжилэлт хөрөнгө оруулалтуудыг бол жилээс жилд тасралтгүй ер нь хийж ирсэн байдаг. Тэгээд энд бол бидний үйл ажиллагааг дэмжиж хамгийн их одоо төр засаг дуу хоолой хүргэж хөрөнгө оруулалтыг эмнэлэг рүү татсан хүн бол улсын их хурлын гишүүн асан төсвийн бодлогын байнгын хорооны даргын зөвлөх болорчлон гишүүн байгаа. Тэгээд тухайлбал одоо энэ эмнэлгийг гэхэд 2000 онд болорчлон гишүүн улсын их хурлд нэр дэвшээд яг одоо энэ төрөх тасгийн хажууд ээжүүдийн төлөөлөл уулзаж ингээд шинэ эмнэлэгтэй болмоор байна. Хүүхдийн тасаг гэсэн ийм одоо саналыг тавьж ирсний үндсэн дээр зураг төсөв боловсрогдож улсын одоо төсөвт шууд болорчлон гишүүний дэмжлэгээр хөрөнгийн асуудал нь шийдэгдэж байсан гэдэг энэ түүхийг өнөөдөр бас дурдан хэлэх ёстой. За ер нь одоо сүүлийн жилүүдэд хийгдсэн тоног төхөөрөмжийн шинжилэх юм бол Дорнод аймгийн эмнэлэг хамгийн түрүүнд одоо орон нутгийн эмнэлгүүдээс вакуум хагалгааны өрөөтэй болсон байдаг. Ингэснээр одоо мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн асуудал илүү сайжирсан. За тэгээ хамгийн анх бол бид нар саяхандаа дижитал эрдэнэтгийн аппараттай болоод хөөх ямар гоё юм бэ гэжсэн ийм үе маань хүртэл биднэрт байдгаа. Тэгээд орон нутагт одоо жишээлбэл үе солих мэс заслыг хийхэд бас ер нь шин тутам юм хэцүү байдаг байхад одоо мэс заслын иж бүрдэл багжны асуудлыг шийдэж өгчээлээ. За тэгээд орон нутгийн төсвөөс гэхэд одоо Бадамсрын гишүүн аймгийн засаг даргаар ажиллаж исэн. Биднийг бол маш их дэмжиж ажиллаж исэн. За тухайлах юм бол эмчийн хөгжил хөтөлбөр, бие совилогч хөтөлбөрийн хүрээнд эмч мэрэгчлэнүүдийг чадваржуулах, өндөр хөгжилтэй улс орнуудад суралцуулах, за ингэсний одоо хэрээр шинэ технологиудыг нэвтрүүлэх ийм асуудлууд бол ер нь одоо үргэлжлээд хийгдэж байгаа. За мөн одоо совилогчдыг мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор одоо зарласан энэ бие совилогч гэсэн одоо энэ төсөл дарга хэмжээний хүрээнд цөөнгүй совилогчдыг орон сууцны урьдчилгаатай болгосон гэдэг ер нь бол бид нар төр засаг болоод аймаг орон нутгаас асар их дэмжлэгүүдийг цаг үргэлж авч ирсэн гэдгийг бас хэлэхэд таатай байна. За тухайлбал одоо хамгийн сүүлд гэхэд 2-3 хоногийн өмнө компьютер томографи аппарат манай эмнэлэгт суйрлагдаж
дууссан байгаа. Тэгээ өнөөдөр ихэд одоо 30 гаруй хүний шинжилгээг орон нутагтаа шууд хийсэн байна. Тэгээ энэ асуудал хүртэл одоо Улсын их хурлын гишүүний дэмжлэгтэйгээр хийгдэж байсан гэдэг ингээд ер нь бол эмнэлэг гэдэг бол иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг гэдэг утгаараа бол маш сайхан ингээд зөв танилцуулаад асуудлаа дэвшүүлээд явах юм бол дэмжлэг ихтэй ийм байгууллагт ажиллаж байгаагаараа бид нар бас бахархаж байдаг. За манай энэ барилгыг бол нөгөө Их Базар Construction гүйцэтгсэн, барьж гүйцэтгсэн. За Талын хас гэдэг орон нутгийн одоо зураг төсвийн компани бол зураг төсвийг нь одоо бас зурж исэн. За бид нар бүсийн онцлогоо эмчилгээний төвийн статусаа цааш нь одоо улам дээшлүүлж ажиллах зорилгоор ер нь бол бүс нутгийн хэмжээндээ бол аль болохоор одоо тусламж үйлчилгээг шинээр бий болгох, шинэ технологиг нэвтрүүлэх гэсэн ийм асуудлуудыг бол байнгын анхаарч ирдэг. За үүн дээр сүүлийн үед бол Монгол Улсын засгийн газрын хөтөлбөрийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төвлөрлийг сааруулах асуудлууд эрчимтэй яригддаг болсон байгаа. За тэгээд яг өнөөдөр ихэд одоо манай дээр мөнх сайхан эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрээр үндэсний баг ирээд ажиллаж байна гэдэг ингээд олон одоо мэдээллийг та бүхэндээ бас ингээд сонирхуулан ярьж болох байна. За тэгээд бид нар бол одоо өөрсдөө бол энэ эмнэлгийн маань ер нь бол бараг 70% нь нүүж одоо байршсан байгаа. Нийт одоо массыг авч үзэхэд тэгэхээр энийгээ бол ер нь их нүүдэлт гэж нэрлээд тэгээд манай эмч ажилтнууд бол бүгдээрээ одоо энэ нүүдлийн асуудалд ялангуяа одоо дэмжих үйлчилгээний албаныхан манайх чинь голцоо одоо эмэгтэй ажиллагчдтай байдаг 80 гаруй хувь нь. Тэгэхээр одоо эрчүүд маань энэ төр одоо гар хумхилгүй 10 хэд хоногийн туршид ингээд бид бүхэн нүүдлийнхээ үйл ажиллагааг явуулсан байгаа. Тэгээ өнөөдөр бол одоо ер нь тогтчлтын гэдэг асуудлынхаа хүрээнд одоо дотроо орчхоод төвхнөх асуудлуудаа хийж байгаа. За одоо сая нар мандах дарга ярьж байна. Цусны салбар төвийг нааша одоо нүүлэх гэд манай донор 7-8 залуучууд ирээд тусалсан гэдэг. Энэ болгоны ард бол та бүхэн маань бидний ард байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад ингээ амралтын өдөр гэлэхгүй одоо ирсэн та бүхэндээ үнэхээр баярлаж байна. За тэгээд та бүхнийхээ ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Эрхмийн одоо дээд эрүүл энхийг хүсье. Тэгээ сайн үйлс дэлгэрэх болтугай. За манай эмнэлгээр ингээд давтаа зочлоорой. Өнөөдөр танилцах үйл ажиллагаа явуулнаа. За долчин дараадан баярлалаа. Танд ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Тэгэхээр одоо та бүхнийхээ өмнө аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Саран Чимэг таныг үг хэлнэ үү юм бэ? Энэ хүндэтгэлийн хуамрт хүрж байна. За энэ сайхан байрны нээлтэнд урьсан за ангиллаг байгууллагын дарга нарын төлөөллүүдийг урьсан одоо та бүгдтэй маш их баярлалаа. За барилга байгууламж бас шинээр орох маш гоё байдаг. Бид нар шинэ байранд ороход ч гэсэн ямар байдаг вүлээ те бүх юм гоё сэргийг бүх юм шин бид өөрснөөс шинэ утсан юм шиг байдаг. Тэгэхээр одоо сая хэлсэн 98 жилийн түүхтэй за мөн 73 оноос хойш гэхээр 52 жилийн түүхтэй энэ хуучин байруудад бидрүүл байсан. Гэхдээ тэд маань одоо ч гэсэн үүргээ гүйцэтгсээр байгаа. Хэдий боловч албан хаагчдын түүнд амьдарч ажиллаж байгаа албан хаагчдын нийгэм баталгааллаасаа үзвэл бас нэг шаардлага хангахгүй ийм нөхцөл байдлуудад бол олон жил манай эрүүл мэндийн мананд одоо ажиллаж байгаа энэ манай ажилтан албан хаагчд маань одоо илүү дутуу нэг ч үг хэллгүйгээр гомдол тэмцэл тавилгүйгээр өнөөдрийг хүртэл ирсэнд нь бол би маш их талархдаг. Олны дайралтууд зөндөө л байдаг. Энэ олны дайралтуудыг нэг ч удаа гомдлолгүйгээр те бид ийм нөхцөлд ажиллаж амьдардаг шүү гэдгээ хэлэлгүйгээр өнөөдрийг хүрсэн энэ мундаг баатруудаа ийг л баатрууд гэж би хэлдэг. Энэ баатруудаа бас би талархлаа өнөөдөр хэлэх энэ гоё завшаан бас тохиолдсонд за үг хэлэх эрх олгосон та бүгдэд бас маш их баярлалаа. За тэгээд энэ шинэхэн байранд орцсон байна гэдэг маань та нарын маань бас тодорхой хэмжээний нийгэм баталгаа хангаж байгаа гэсэн үг тийм ээ. Ядчил
нэг жоохон илүү суусан ч гэсэн даарч хөрөхгүй. Гэт эндээс авахгүй болоод байгаа учраас дээрэс нь одоо төөрч бодлох гал хаана юу байгаа нь мэдэгдэхгүй бол одоо нэг цэгт байна гэдэг маань өөрөө маш олон хүний цаг зав болон бусад зүйлсийг бас тэ амьдралын мөч болгон 1 минутаар 1 секундээр хэмжигддэг энэ хүмүүсийн тэ амьдрал тавилан бас энд маш ихээр өөрчлөгддөг юм а гэдгийг бас энд бас дуулгахад бас таатай байна. Тэгэхээр за ингээд цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье. За тэгээ улам гоё ажиллаарай гэд одоо өөр юу хэлэх вэ те. За баярлалаа. Тэгээд Далчин даргыгаа ураад агентлаг байгууллагын төлөөллөөс ингээд өчүүхэн зүйлийг гарталчаа. За баярлалаа. Тэгээ за одоо та бүхний өмнө Монс эм ханган нийтлэг байгууллагын дорн солборын эрхлэгч Энгцэг таныг мөн үрж байна. Намтаа болсон юм ааш. Жох өнөрт сэргэндэг аахгүй. За энд хүрэлцэн ирсэн эрхэмсэг одоо ноёд тавтай та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бүсийн энэ сайхан өдөр бүсийн онцлогын амжилтны төв маань ийм сайхан байртай олжгаад одоо бид бүхэн баяртай байна. Одоо доромчуудын эрүүл мэндийн төлөө цаашлаа зүүн бүсийн одоо онцлогын амжилтны төв маань өргөжиж одоо цаашд одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд улам таатай нөхцөл бүрдэж улам одоо ард түмэнд түргэн шуурхай үйлчлэх ийм боломж үрж чад одоо бид бүхэн баяртай байна. Тэгээд эмзэн алууны бид нар бол эмийн тусламж үйлчилгээнийхэн бид нар бол одоо эрүүл мэндийн салбарын салшгүй нэг бүрэлдэхүүн байдаг. Эднэрийн маань ажил амжилттай явхад бид нар бас тэрэнд бидний бас оролцоо их байдаг. Тэгээд цаашдаа бүсийн онцлогын амжилтны төвийн ажилтан ажиллагсад болон эмч сувилагч та нартайгаа эмийнхэн бид нар улам нэгтрэн ажиллах болно. Тэгээд та бүхнийхээ ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд Далчин даргаагаа урьж байна. За баярлалаа. За өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд маань хамтран ажиллах байгууллагууд, агентлагийн дарга нар, хувийн гэмшлийн эмнэлгийн өдөрлөгүүд оролцож байгаа гэдгийг бас хэлсэн. Ингээд одоо та бүхнийхээ өмнө хувийн гэмшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөөд за Сосор Жимгийн эмч анхаар эмчийг мөн бас урьж байна. За өчигдөр дөрөнгөдөө бас одоо аль улсын нээлт маань зохион байгуулалт өгсөн. За Монгол улсын хурлын одоо гишүүд эрхэм түшээд мөн ерөнхий сайдын зөвлөх за манай Ахмад хотоо гавьяатууд олон хүмүүс оролцсон. За өнөөдөр бол та бүхнийг бас хамтран ажилладаг байгууллагын одоо өдөрлөгүүд та бүхнийг бас одоо урилж энэ нээлтэнд оролцож байгааг бас одоо хэлхийг хүсэж байна. За та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За бид бүгд Дорнот аймгийнхаа нийт ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хувь улсын эмнэлэг гэлтгүй хамтран ажиллаж нийт ард иргэдийнхаа эрүүл мэндийг сахин хамгаалж эрүүлжүүлэх тал дээр хамтарч ажилладаг. Энэ эмнэлгээс бид нар бас бүгд ажиллаж гаад хувьдаа гарсан нэлээдгүй олон байгууллагууд Дорнот аймагт байдаг. За ингээд бид бүгд цаашид
Дорн аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ингээд бид бүгдийн одоо хувийн хөгжлийн эмнэлгүүдийн төлөөлөлөд тул гараад ирэх. Тул Аметист лабораторийн мөнхтийн эмчиг урьж байна. За ингээд өргөө сайхан танан цагаан байранд нь хувийн хөгжлийн эмнэлгүүдийнхаа зүгээс нийт эмнэлгүүдэд төлөөлөлөд бид нар 5 сая төгрөг хандивалж энэ эмнэлэгтээ хэрэгцээтэй аваад бүхнээ өөрсөндөө зориулж аваарай гэд хувийн эмнэлгүүдийн зүгээс та бүхэндээ дамжуулж байгааг дуулахад таатай байна. За ингээд олчин даргаыг хориг да. За, хувийн хөгжлийн эмнэлгийн хар бодлогоодон баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Хавралын гэрээ нарыг алган дээрээсэн мандуулж асрал энерлийн сэтгэлээр төмөн зоны гэдэг ээж энерлийн гэгийг нарыг энхэн биенээсээ цоцруулан иргэд ардынхан эрүүл энгийн манаанд ээлжийн оловтой зогсож байдаг аймгийнхан эрүүл мэндийн салбарын ажилтан галуун хаагчид бүсийн үйлчлэгээ эмчилгээ төвийн одоо нийт ажилчтай бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. За мөн одоо эрүүл сайн сайхан бүхний хүсэн өрөөж байна. За ингээд нээлттэй оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ одоо шинээр суурилагдсан компьютер томографийн шинээр суурилагдсан аппаратаа танилцах юм байна. За мөн одоо шинэ эмнэлгийн бүгдээр танилцлаа. За ингээд бүгдээрээ бас ирсэн хүмүүсүүдийг төгсгөлийн бас зураг авах болохыг урьж байна.
Нэг. За бүгд энэ өдрийн мэнд хүргэе. За микрофон нэгж жагаад авчлаа. Энд яг хүрэлцэн ирсэн та бүхэнд бас энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд голомт банкыг төлөөлөөд бас манай хамт олонд урилга өгсөн Должин дарагтаа баярлалаа. За бүсийн онцлогын эмчилгээний төвийн маань 98 жилийн тохиолдож байгаа яг энэ мөчөд тэг шинэ эмнэлгийн маань үе таалга нэгдэж байгаад маш их баяртай байна. За бүсийн онцлогын эмчилгээний төв голомт банк 2 10 жилийн одоо хамтын ажиллагаатай маш одоо олон жил хамтарч ажиллаж байгаа. Үргэлж хоёр талыгаа дэмжиж ажиллаж ирсэн. За энэхийнхээ хамт олон бид өмнө одоо тэр дугаар дуудагч машиныг бий болсон юм шиг тийм. Тэрийг бас манай хамт олон санхүүжүүлж хэлчихсэн. За энэ гоё шинэ байдлын маань одоо хамтарч ажилласан их бацар констракшн бол голомт банктай хамтарч ажилладаг. Тэгэхээр голомт банк бас энэ шинэ байдлыг цаг хугацаанд нь ашиглан оруулах маш үнэтэй нэмэр оруулсан гэдгийг та бүхэн бас дуулах гэдэг байна. Бид бүхэн бас чадлаараа хичээж их бацар констракшнтайгаа хамтарч ажиллаж ингээд энэ маань цаг хугацаанд тийм ашиглан орсон баяртай. За тэгээд манай эмнэлгийн хамт олонны бяцхан хүүхдүүдэд 98 ширхэг колер картыг өнгөө өгье гэж би сая бодлоо. Тэгэхээр одоо манай эмнэлгийн эмчнэр, сувилагч нар ажилчид гэдэг бүх эмнэлгийн ажилчдын маань эхэлж ирсэн гэх юм уу 98 хүүхдэд одоо 25 он мэдээж хүчтэй гэж зарлая гэж бодож байна. 25 оны 12 сарын 31 хүртэл 98 хүүхдэд голомт банкны колер картыг үн төлбөргүйгээр олгоно. Тэгээд бүртгэлжүүлээ та бүхэн бас мэдээлэл өгөх болно. Баярлалаа. За колер картын төвчөө мэдээлэл чинь. Колер карт маань 7-аас 22 насны хүүхдүүд залуучууд ашиглах боломжтой. Олон улсын эрхтэй. За мастер болон UNAP карт гэсэн хоёр сонголтоор гардаг. Хүүхдүүд маань одоо 7-аас 22 насны хүүхдтэй болоод шууд одоо насан турш хүүхдийг бол ээж аав нь төрсний хвшилгээтэй нэр насан туршнийг нь өөрийг нь явуулж болно. За тэгээд энэхийн ажилтны тэр ажилтны хүүхдгээд мэдээлэл мэдээж өгөөд бүртгүүлээд явсан зүг байна. За колер картын дэлгэрэнгүй мэдээлэл манай вебсайтаас авсан зүг бол маш олон даваа боломжтой. Тэр хамт би 3 үстэй колер карт авч юм уу тийм. Ингээд иргэд биш хүмүүс ирнэ мөхтийг ингээд картжуулъя гэж бодож байна. Тийм. Зоор мик холбогдсон шүү. Цагаар монгол хэлээр таахад ихс хэлхээс сайхан түргэн өдрийг халтан цогтой мэдээ хүргье. Энэ бол түргэн өдөр гэж бол том хэлбэрээ. Тэгээд би сайхан халуун болоо ингэж эрүүлгээр хэлсэн. Одоо орнын хаалт хэрэг эрүүл их юм манад ийм сайхан өргөдөө болсон байна. Энэ ажиллаж байгаа тэр ажилтнаас хамж өндөр өндөр байгаа гэдэг итгэлтэй байна. Тэгээд 100 жилээр болоогүй байх ийм сайхан өөрчлөлт одоо олон өөрөөтэй тийм олон хүчтэй одоо хүмүүсийн эмчлэх юм боломжтой хангалттай явдал дорн аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс бас 90 оны үед үнэхээр сэтгэл огшиж баярлан суулаа. За бидний жолоо дэлхийн эрчим зөөлөлт хүмүүсийн өөрчлөлт энэ албад бол дижитал шинжлэх гэдэг нь яриад бодож байгаа. Тэгэхээр одоо харилцаа холбоо IT компанийн хувьд бид бүхэн цөмсөн ажиллагаа эмчлийн тал төвтөр бол өндөр хөрөнгөний интернетийг маш хянаад нийлүүлэх одоо болж байгаа зарим тохиолдолд өнгө өгч юм лээ. Би асуугаад явчих та юу ач чиглүүлчих өөрөө. Одоо ингэж тийшээ авъя тийшээ авъя. Одоо тэгээд асуулт байгаа шүү тий. Ажилласаа дожин амгаас мөнгө өгдөг ч байгаа. Тэгээд бид өдөртлөөс та бүхэндээ энэ хооронд байж байгаа хамгийн сайн санагдах юм байна. Ажлын өндөр амжилтыг авсан гэсэн баярлалаа. Тэгэж явцсан байна. Тэр амар дэлгэрэнгүй болоод санагдсан шүү. За тэгэхээр өнөөдөр бол бүсийн онцлогын эмнэлгийн төвийн шинэ байр, өргөтгөлийн байрны танилцуулах үйл ажиллагаа болж байгаа. Тэгэхээр бид
За эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулахаар за гэрлээ эмчтэй уулзсан мэт. Тэгэхээр уг эмнэлгийн талаар та бас танилцуул хэдэн метр квадрат шинэ байр байна. За манайх ер нь ойролцоогоор 7000 орчим метр квадрат талбайд А, Б гэсэн 2 блок. Тэгээд 4 давхар ийм 2 байшин одоо барилга яг ашиглалтанд ороод бидэд яг энэ сартаа бол нүүдэл судлаа хийгээд ингэ байж байгаа. Одоо яг бидний байгаа хэсэг бол яг барилгын үед бол А блок нэг давхарт нь байрлаж байна. Тэнд яг хоймор хэсэгт бол цахим бүртгэл маань иргэд маань одоо энэ төв хаалгаараа орж ирээд цахим бүртгэл дээр цагаа аваад за яг цахим бүртгэлийн цаад хэсэг болохоор зэрэг лабораторийн сорьц авдаг хэсэг байгаа. Иргэд маань тэндээ шинжилгээ өгөөд тэгээд одоо эмчнэр рүү очих ийм зохион байгуулалтаар. Маргааш бол даваа гарагт үйл ажиллагаагаа хэвээ явуулахад бол бүх юм бэлэн гэж ойлгож болох юм шиг. Бэлэн бидэд ерөнхийдөө түрүү нэг 2-7 хоногийн хугацаанд ерөнхийдөө баг үүсгэттээр нүүгээд тэгээд ерөнхийдөө нүүдлийн ажил ерөнхийдөө дуусаад. Гэтэ эмнэлгийн үйл ажиллагаа угаасаа тасралтгүй явагдаж байгаа. Тухайн зохион байгуулалтуудаа хийгээд өргөжлөл явж байгаа. За өчигдөр бол томографи аппаратаас ажиллагаанд орсон байгаа. Тэгэхээр томографи аппаратын талаар таас ерөнхий мэдээлэл өгвөл одоо яг хаана байрлаж байгаа лээ? Одоо яг энэ томограф бол яг хуучин нөгөө шар эмнэлгийн нэг давхарт байрлаж байгаа. Одоо яг 2 барилга бидэд яг ингээд холбосон хэсгээр орж байна. Энэ нөгөө шинэ барилга маань яг төрх эмнэлэгтэй